Амбацхан үзэгчтэй өнөөдөр бид нэр цэвэр өөрсдийн хоббигоор Lexus-ийн дөнгөж сайхан хэдхэн хоногийн өмнө танилцуулсан GX 550 загвартай бас танилцахаар ирчихсэн байна. Энэ GX Experience Space гэдэг байгууламж дээр ирчихсэн шинэ машинтайгаа танилцж байна. Тэгээд энэ машинтайгаа танилцаад бас үзэгчдэд маань сонирхолтой байх болов гэдэг үүднээс энэ машины гол онцлог хэдэн зүйлсийг та бүхэнтэй бас хуваалцсан. Бидний сонирхлыг хамгийн их татсан шалтгаан нь юу вэ гэхээр нөхөө загвар маань GX 550 Over Trail гэдэг тийм байгаа. Over Trail гэдэг нь илүү оффроуд чиглэлд зориулагдсан машин гэдгээр бид нар шиг ийм аялал оффроуд overland хийх сонирхолтой хүмүүсийн хувьд хамгийн их сонирхол татаж бас хүлээлт үүсгэсэн ийм машин болчиход байгаа маа. Тэгээд бас өөртөө бас танилцаад энэ ч бас юу нь энэ машиныг оффроудад илүү чадамжтай болгож байгаа талаар та бүхэнд өнөөдөр хуваалцъя. За энэ хүү загвар маань бидний анхаарлыг татсан бас бидний сонирхлыг татсан онцлогуудын хамгийн нэгдүгээр нь юу вэ гэхээр машины маань ерөнхий загвар нь байгаа. Загварын шийдэл нь бол өмнөх загвараас цоош нь өөрчлөлтийг бий болгож чадсан. Илүү тийм дөрвөлжин хурц өнцөгтэй гаднаас нь харахад илүү тийм зоримог тийм шийдэмгий бат бөх хөнгө төрхийг илэрхийлж чадсаар дизайнтай болж өгсөн. Өмнөх загвар маань бол илүү ийм бөөрхий бандгар загвартай байсныгаа энэ нь илүү ийм шавх хурц өнцөгтэй ийм загваруудаар сольж өгсөн нь бидэрт маш их таалагдж байгаа. Ялангуяа энэ урд дугуйны дээдлийн керланы хэсэг нь гадагшилж өгсөн энэ загвар маань бас яг гаднах өнгө төрхийг нь бас маш гоё тодорхойлж өгч байгаа. Тэгээд энийгээ дагаад бас дугуйгаа бас өшөө газарсуулж өгөх юм бол илүү гоё эсрэг хүчтэй болж өгөхөр санагдаж байгаа. За тэгээд өмнөх загвар дээр хамгийн их асуудал болдог байсан хүмүүсийн дунд шүмжлэгдэг байсан загвар нь юу вэ гэхээр яг нүүрний загвар маань нэлээд том юм грилтэй доошо урд хормон ингээд нэлээд доошлтой үгс байсан учраас шууд оффроуд хийгээд бартаа цамд гараад явхад тэр нь тулдаг ч юм асуудлууд их тулгардаг байсан бол энэ загвар маань яг Over Trail гэдэг загвар маань тэр асуудлыг шийдэж өгсөн. Илүү цэгцтэй бас тэр грилийнхаа хэсгээ багасгаж гисэн ч гэсэн бас Lexus-ийн өнгө төрхийг алдаагүй юм загварыг бий болгож өгснөөр бас энэ загвар маань их онцлогтой санагдаж байгаа. Тэгээд өнгө төрхийг ингээд ерөөд нь хараад үзэхэд яг ялангуяа энэ бор шаргал өнгө маань бас байгальтайгаа илүү их гой зохицож өгсөн энэ өнгө төрх нь бас маш таалагдж байгаа. За ингээд машиныхан бас хажуу талаас нь харахад хамгийн түрүүнд энэ толны дизайн бас онцлог санагдсан. Ихэвчлэн машины толиуд маань хэвтэй загвартай байдаг бол энэ илүү босоо дөрвөлжин загвартай болж өгсөн. Зарим талаараа бас нөгөө Toyota-гийн FJ гэх загвартай бас их төстэй толны загвартай болсон. Мөн урд шилний хэсэг маань нэлээд босож өгсөн. Өмнөх загвартай илүү хэвтэй байдаг байсан нь ч нэлээд босоо болж өгсөн бас их тэр дөрвөлжин загварыг нь онцлог болгож өгч байгаа. Тэгээд цонхны хэсгүүд бол нэлээд том харагдаж сайтай юм том цонхны шийдлүүдийг гаргаж өгсөн бас зорчигч болон жолоочийн зүгээс ингээд гадагшаа харах өнцг нь бас маш гоё нээлттэй цэлгэр болж өгсөн шиг санагдсан. За мөн машины маань арын загвар ч гэсэн маш гоё цэгцтэй их гоё цэвэрхэн загвартай болсон. Энд шууд Lexus гэдэг бичгээ оруулж өгсөн. Мөн энэ шууд тууцан гэрэл маань бол одоо сүүлийн үеийн Lexus-ийн загварууд дээр яг signature болж гарч ирж байгаа. Бүх загварууд маань энэ тууцан гэрэлтэй болж өгсөн. Энэ загвар нь бас маш их таалагдж байна. Тэгээд өмнөх загвараас авч үлдсэн бараг ганц юм нь юу вэ гэхээр энэ товчийг дараад багажны хойтлын цонх онгох боломжтой. Энэ загвар нь баг өмнөх загвараас үүлдсэн ганц онцлог нь болов уу гэж бодож байна. Ингэснээрээ мэдээч хэрэг бага овртой ачааг оруулах авахд илүү төхөн болж өгч байгаа гэсэн. За GX 550 Over Trail загварын маань хувьд 3 тэгнэ гэж байхгүй. 3 тэгнэ байхгүй болсноор илүү том багажны хэсэгтэй болж өгч байгаа. Ингэс нь мэдээж хэрэг Overland Offroad чиглэлээр бас аял дуртай хүмүүсийн хувьд бол багтаамжийн хувьд маш хэрэгтэй учраас энэ ингэж том болж өгсөний биднэрт бол илүү ашигтай хөлбөр шиг санагдаж байгаа. Машины маань дотор загвар ч гэсэн загварын хувьд маш гоё шинжлэгдэж өгсөн шинэ орчин үеийн шийдлүүдийг нэмж өгсөн. Дээрээс нь оффроуд Over Trail гэдэгтэй зохицох бас юм илүү бат бөх юм өнгөрхийг харагдуулж чадж байгаа. За тэгээ мэдээж Lexus гэдэг машиныг ярьж байгаа учраас энэ материалын чанарыг бол ярилтгүй маш гоё гарт эвтэйхэн материал нь цаанаасаа нэг тийм чанартай мэдрэмжийг өгсөн ийм материалтай болж өгсөн. За тэгээд ерөөд нь ингээд загварыг нь авч үзэх юм бол гаднах төрхөө бас шингээж өгсөн ийм дөрвөлжин загвартай. Энэ урд хянахын жолоочийн хэсэг бол тэр чигтээ нэлээд дөрвөлжин шийдлийг хийж өгсөн. Ингэснээрээ бас өнгө төрхөө бас хадгалж өгч байгаа. Дээрээс нь түрүүн өмнө хийсэн урд салхин шил болон хажуугийн шилнүүд маань бүгдээрээ их том учраас харагдаж сайтай харагдаж байгаа. За тэгээд толнууд маань бас дөрвөлжин болж өгсөн. Дөрвөлжин болохтой
бас нэлээд босоо болж өгсөн нь бол анхан гээд харахад бол нэлээд эвгүй хэрнээ бас явандаа бас тасчаар их гоё өрмөц шийдэл болж өгсөн санагдсан. За тэгээд гоподны уралт бас энэ хоёр талын хэсэг нь бас нэлээд өндөр болж өгснөөр бас машиныхаа багт нь баримжааг бас авахд илүү төхөн болж өгсөн гэж ярьж илээ. Тэгэхээр эндээс харахад бас нэлээд өндөр хоёр талтай бас огууртай харагдаж байна. За тэгээд салооны загварыг бол ингээд ерхэд нь аваад үзэхэд энгийн гэхдээ би өөрийнхөө машиндаа бас ярьж ирсэн илүү физикал товчтой байвал надад илүү гоё санагддаг гэжсэн. Энэ дээр маань бас илүү том дэлгэц болж өгөөд энэ дэлгэц маань ингээд хамаг тохиромжууд нь оолж өгсөн. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг алдаагүй нь юу вэ гэхээр climate control буюу тийм машиныхаа sense парыг тохируулах нь энэ дэлгэцнийхаа доод хэсэгт байрлаад энэ одоо бусад меню руу орж байгаа үед бол энэ хэсэг маань арилахгүй гэсэн үг. Ингэж өгснөөрөө бас нөгөө гарт илүү ойрхон байхыг бол хадгалж өгч байгаа юм бас таалагдж байгаа. Land Cruiser 250 дээр бол энэний ялгаатай нь юу вэ гэхээр бүх товч маань илүү бит товчмод болж өгснөөр бас онцгой байсан бол энэ маань тэндээс бас ялгарч өгч байна. За тэгээд энэ чинь мэдээж хэрэг wireless гар усны wireless charging байж чинь, энэ чинь USB-C оролт байж чинь. Тэгээд 12 вольтын оролт маань бас энэ чинь байгаа. За тэгээд энэ чинь хоёр ундааны тавиуртай ийм энгийн хэрнээ бас маш гоё үзэмжтэй ийм салууны дизайныг шийдэж өгчээ. Голын хайрцаг маань болох дээр cool box-тай буюу хөргүүртэй болж өгсөн. Ингэснээр мэдээж уух зүйлсээ бол хөргүүртэй хийгээд авч явахад илүү тохиромжтой гэсэн. Гэхдээ миний хувийн онцлогт юу вэ гэхээр илүү том орон зайтай, багтаам цайтай голын хайрцаг байсан бол илүү дээр юм уу гэж санагдчихэв. За энэ хүн машин маань зөвхөн оффроуд гэлтгүү мэдээж хотын хэрэглээнд хэрэглэгдэнэ. Түүндээ ч зориулагдсан бас маш их тав тухтай орчныг бол салон дотроос мэдэрч болно. Түүнээс гадна бас шулуун замд явж байхад cruise control болон цагаан зураас мэдрэх зэрэг орчин үеийн технологиуд нь бол бүгд энэ шингээж өгсөн байгаа. Хянах самбарын хувьд бол бас бүгд дижитал скрин болж өгсөн. Тэгээд энийг бас ингээд тусдан тохируулах боломжтой гэж лээ. Яг одоо би бол дөнгөж үзэж байгаа учраас энэ олон товшин хувьчийг олоогүй. Тэгэхээр бас яг яаж тохируулах нь бол хийж мэдгүй. Гэхдээ энэ чинь нэг юм юу хийж болох вэ гэхээр бид энэ drive mode сонгож болно. Drive mode энэ mode selector-ээр сонгоод энэ чинь custom, sports, normal, comfort, eco гэсэн модуудаас сонгоод бас машиндаа тааруулах боломжтой. Өөрийнх нь явдал тааруулна гэсэн үг. Мэдээж eco mode-ээр тааруулсан бол моторын хүчийг баг зэрэг багасгаж өгөөд илүү шатхан зарцуулалтыг багасгаж өгдөг бол sport mode маань бол машиныхаа хурд хүчийг бол дээд зэгтэн тулд нь бас гаргах боломжтой юм мод байгаа. За GX 550 загвар маань өмнөх загвараас шинжлэгдэж шайжирсан бас нэг зүйлүүдийнх нь нэг нь юу вэ гэхээр мотор байгаа. Өмнөх 460 загвар маань болох дээр 4600 V8 хөдөлгүүртэй байсан бол энэхүү загвар маань 3400 V6 хөдөлгүүртэй болсон. Хэдийгээр багтаамжийн үнд багассан ч гэсэн хос турботор болж өгснөөр хүчин чадал нь даруй бараг 50 морины хүчээр нэмэгдэж өгсөн. Ингэснээр бага мотортой, бага багтаамжтай моторыг илүү хүчтэй ашиглах боломжтой. Энэхүү моторыг бол Монголын хэрэглэгчид маань Land Cruiser 300-ийн ZX, VX, GR загварууд болон Lexus-ийн LX 600 загвар дээр нь байдгаар нас мэднэ. За мөн мотор нь өөрчлөлтөө зогсоогүй хурдны хайрцаг нь өмнөх загвар дээр 6 шатлалт хурдны хайрцагтай байсан бол энэ удаа 10 шатлалт хурдны хайрцагтай болсон. Тэгэхээр хурд тохируулах үед хурдны хайрцаг маань илүү наривчлалтай ажиллах боломжтой болж өгч байгаа. Ингэснээр хурд авах үед бас моторын хүчийг өндөр хүчлэхгүйгээр бага шатлалаар бас нэмэгдүүлэх боломжтой болсон гэдгээр бас сайн хэлж байгаа. Энэхүү машин маань оффроуд сонирхчдын тунд маш их ярен сэдв болсон хүлээлт үүсгэжсэн шалтгаануудын нэг нь мэдээж хэрэг энэ машин тоноглогдсон оффроуд чиглэсэн тоноглолууд байгаа. Гадна болон дотор талд байгаа. Эдгээр онцлогуд маань бас бидний анхаарлыг маш татчихсан. Дотор байгаа торлоодын талаар эхлээд ярилцъя. За тэгээ мэдээж хэрэг энэ маань 4 өртөөрөх машин учраас H4, L4 буюу хүндрүүлэгчтэй гэсэн үг. Энд чинь хүндрүүлэгч бол маш энгийнээр энэ дээрээ тавьж агаад L4-т нь дата залгах чинь гэсэн үг. Маш энгийн орчдог. За тэгээд энэс гадна оффроуд чиглэсэн тохиромжуудын нэг нь юу вэ гэхээр бид өмнө өөрийнхөө машин дээр би бас ярьжсэн multi-terrain select, crawl control гэсэн модууд маань бүгд энд байж байна. Forerunner-ийн хувьд бол дээрээ байдаг бол энд илүү сүүлийн загварууд маань ингээд доороо гар доор орж өгсөн байгаа. Гарааны хажуу шууд барьж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж multi-terrain select-ээрээ тавьчаад түүнийхээ mode select-ээрээ сонгоход энэ чинь dirt, sand, mud, deep snow гэдэг цас, shower, шорон дээр явах тохиромжуудыг энэчнээс автоматар ингээд хийх боломжтой гэсэн. За тэгээ мэдээж dark буюу downhill assist control эсвэл crawl control гэдэг модоо бас энэчнээс шууд хийх боломжтой. Энэ дээрээс бас адилхан мод селекторээр хурдыг нь бас тааруулаад явна гэсэн. За тэгээ мэдээж хамгийн том онцлогуудын нэг нь юу вэ гэхээр энэ ч төвийн түүжигчдээс гадна хойд дифференциалын түүжигчтэй болж өгсөн. Ингэж ийм болсноороо бас илүү их тулах чадварыг нэмэгдүүлж байгаа гэсэн. L4 дээрээ залгачаад төвөө түүчгэд хойд түүжигчээ хийснээрээ тулах чадварыг илүү нэмэгдүүлнэ гэсэн. За мэдээж хэрэг H4 буюу
4 дугаараа full timeтай учраас төвийн төвччээр урд хойд тэнхлэх рүүгээ хүчийг нь тэнцүү хуваарлж өгдөг гэсэн үг. За тэгээд хүндрүүлжтэй залах буюу L4 дээр лов 4 дээр тавихад бол ингээд тохируулчихна гэсэн. Ингэснээр бас энэ та бүхэнд харагдаж байгаа яг энэ голын дэлгэцэн дээр болвол маш их гоё зураглуудыг бас бий болгож өгч байгаа. 360 камертай машины хувьд бол энэ маш том давуу тал болж өгч байгаа гэсэн. Энэ ямар давуу тал вэ гэхээр илүүтэй нөгөө өксөр замаар явж байгаа ч юм эсвэл бартатай зам, нухчаатай замаар явж байхад яг энэ уртлын хамард орох юм харахгүй байх тохиолдлууд их байдаг. Тэрнээс бас сэргийлэх үүднээс энэ камеруудыг байрлуулж өгсөн бас маш ач холбогдолтой бас зүйл болжээ. Дээрээс нь машины бас тэнхлэхийн хазаалт болон урагшаа хойшоо бас хазаалтуудыг бүгдийг хэмжилтүүд маань бас энэ гарч ирж байгаа. Ингэснээр бас оффроудад шорон зам, бартаа зам туулж явхад бас илүү их төхөмтэй бас тус болох юм тохиолдол бас оруулж өгчээ. Мэдээж хэрэг оффроуд аялалд явж байгаа хүн бол машины дугуй маш чухал байдаг. За тэгвэл Lexus GX 550 Overtrail загвар маань болох дээр анханаас нь тэрийг нь бололцоод 18 инчийн хайшаа буудан дээр 33 инчийн өндөртэй дугуй тавьж өгсөн. Энэ хүү дугуй маань Toyota хамтарч ирсэн Open Country-гийн бас нэг жоохон өөр онцлог шин загвартай дугуй болж өгсөн гэж байгаа. За тэгээд энэ хүү дугуй маань бас энд машин маань зориулж хийгдсэн гэдгээр зам дээр явж байхад дуу гарах нь баг. Гэхдээ шууд бартаа зам, шорон замдаа гарч явхад биелэн ийм дугуй болж өгсөн. Ихэнх машинууд маань болох дээр зуны замын шууд дугуйтай ирдэг бол энэ маань бартаа зам зориулсан дугуйтай ирж байгаараа бас маш их авууштай онцлог зүйл болж чадсан. За тийм мэдээж хэрэг Overtrail Offroad гэж дахин ярьж байгаа. Энд бас нэг онцлогуудын нэг маань юу вэ гэхээр яг бартаа замын аялал хийх дуртай хүмүүс бол маш их мэдж байгаа. Урд тулах цай бол маш чухал. Тэгэхээр энийг тулахгүй байх үүднээс бас уртлын маш өндөр болгож өгсөн. Дээрээс нь энэ хүү эсгүүд маань бүгдээрээ тус-тусдаас халах боломжтойгоор дараад нь машинад хоноглох үед нэгээс халгаад бас нэмэлт юмнуудыг хийх боломжийг бас олгож өгч байгаа. Дээрээс нь үйлдвэрээс энэ доороо шууд төмөр хамгаалалтаа болж өгсөн бас онцлог бас давуу тал болж байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн дугаараар та бүхэнд Lexus GX 550 цоошин автомашинтай танилцсан өөрсдийн анхны сэтгэлээ хуваалцгаа. Та бүхэн ч гэсэн энэ хүү машинтай танилцах хүсвэл хаан таврын урд байрлах Lexus GX Experience Space хэмээх хүү байгууламжид ирж таньц боломжтой. Энэ хүү байгууламжийн 6 сарын 8 хүртэл олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах байна. Адлын явдал дурлагч оффроуд аялал дуртай хүмүүс маань Lexus-ийн 5 тухыг ч гэсэн өөрийн адал явдалтай хамт мэдрэх боломжийг энэ хүн машин бүрдүүлж чадна гэж бид итгэж байна. Та бүхэн бас сонирхоод үзээрэй. Энэхүү дугаараа бид цэвэр өөрсдийн хобби сонирхлын дагуу бэлтгэсэн бөгөөд Toyota, Lexus брэндүүдээс ямар нэгэн спонсоршип аваагүй гэдэг хэлэх зүйтэй байна. Дараагийн дугаараар та бүхэнд оффроуд аялал болон оффроуд аялал хэрхэн бэлтгэх вэ зэрэг олон төрлийн дугааруудыг хүргэхээр бэлтгэж байна. Та бүхэн манаас руугийг subscribe хийж дагаарай.